Зохиолч Брайан Майкл Бендисийн 2007-оос 2010 онд хэвлэгдсэн нийт 36 дугаараас бүрдэх хүчирхэг өшөө авахчид комикийн бүх дугаарыг та бүхэндээ хүргэж байна. Иргэний дайны дараах шинээр бүрдсэн хүчирхэг өшөө авахчид багийн гишүүд болох гайхамшигт хатагтай төмөр хүн Сентри Айрис гайхамшигт ир хар видео зүгийн нарыг танилцуулж байна. Хүчирхэг өшөө авахчид баг болж нэгдээд ердөө 14 хүн минут болж байгаад шууд тулааны талбарт гарч ирэв. Багийнх нь Нью-Йорк хотын гудамжинд гинэт гарч ирсэн аврах том мангасууд буюу Молмений мангасуудтай тултангаа төмөр хүн биеийн жилээгээ гаргах сайхан боломж олдлоодоо хэмээн ээгөөдөв. 4 цагийн өмнөх үйл явдал руу шилжиж төмөр хүн шилдийн шин захирал болжээ. Харин энэ мөчид гайхамшигт хатагтай шин нисдэг хөлгийг танилцуулахад түүнийг өшөө авахчдын ахлагч болохыг санал болгов. Тони Старк, Карл Денверс хоёр дэлгэцээр олон тооны супер баатруудын мэдээллийг шүүж хин шин өшөө авахчид багт хамгийн их тохирохыг ярилцсан. Түүхэнд хамгийн хүчирхэг бүрэлдэхүүнийг сонгохоор ажиллаж байв. Тулааны талбарт гайхамшигт хатагтай багийнхандаа хотын барилга байгууламжийг сүйтгэхгүй байхыг сануулв. Гэвч Сентри авраг мангасыг цохин барилга руу шидэж их хэмжээний эвдрэл үүсгэн гайхамшигт хатагтайгаас уучлалт гуйв. Төмөр хүн мангасуудын генетикийг шинжилж байх зуур гайхамшигт ир нэг мангасыг барьж аваад хил нэвтрэлцхийг оролдоно. Гинэт олон тооны мангасууд төмөр хүн рүү зэрэг дайрч түүнийг бүрхөв. Мангасуудад дарагдсан байсан төмөр хүн хуягныхаа бүх хүчийг ашиглан хүчтэй тесрэлт хийж тэднийг хийсгэж орхив. Зүгий түүний шинэ хуяг болон хүч чадлыг нь хараад гайхширав. Гайхамшигт ир мангаст хүчтэй цохилон газарт шидэгдэх боловч инээмсэглэн босож ирээд өшөө авахч байхыг үнэхээр сансан байна хэмэв. Энэ үеэр бороо орж эхлэх ба тэнгэрээс гинэт аянг цахиж байгаа нь тоорыг санагдуулав. Өнгөрсөн үеийг харуулв Тони Старк, Карл Денверс хоёр багийн гишүүдийг сонгох талаар ярилцаж байна. Карл зөвхөн хамгийн хүчирхэг баатруудыг буюу 9-р төвшнийг давсан хүчтэй баатруудыг цуглуулах санал гаргахад Тони үүнтэй санал нийлэхгүй байгаа ба яг энэ үеэр дэлхийн өөр хэсэгт галт уулын идэвхжил мэдрэгдэж эхлэв. Өнгөрсөнд Тони Старк багт зөвхөн хүчтэй хүмүүс бус Люк Кейж болон хүн аал шиг гудамжны мэдрэмжтэй хүмүүс хэрэгтэй байна гэж тайлбарлав. Гэвч иргэний дайны дараа тэд хууль бус болсон тул Карл хуучин найзуудаа ангуулчлахыг гэхээс санаа нь зовов. Тони Карл руу нухацтай харж хэрвээ бид энэ багийг бүрдүүлэхгүй бол тэд бүрдүүлэх болно гэж анхааруулв. Хэрвээ баатрууд өөрсдөө санаачлагыг гартаа авахгүй бол засгийн газар эсвэл өөр хорон этгээдүүд хяналтыг авах аюултайг сануулв. Тулааны талбарт эмх замбраагүй байдал үргэлжилж байв. Зүгийн эдгээр амьтад хаанаас гарч ирснийг гайхаж байхад Айрис үүнийг дайн гэж үзэн шууд устгахаар дайрч харин Сентри хотод учруулж буй хохиролдоо санаа нь зовсоор байв. Зүгийгийн тухай Тони түүнийг багийг удирдах чадвартай гэж үнэлдэгч цэргийн туршлагатайгаар нь Карлыг сонгосноо хэлнэ. Тулааны талбарт зүгий жижигэрч хүчтэй тесрэлт хийн Айрисыг мангасаас аврав. Гайхамшигт ирийг багийн тоор буюу гол хүчний нэг хэмээн танилцуулж байжээ. Тэрээр энгийн иргэдийг нуранганаас аварч мангасуудтай тулалцсаар л байв. Өнгөрсөнд Тони Старк Сентрийг сэтгэл зүйн хувьд тогтворгүй ч гэсэн асар их хүчтэй тул зэвсэг болгон ашиглан химээж байжээ. Одоо цагт Сентри авраг мангасын тэмтрүүлийг тас татан гайхамшигт хатагтайг аюулаас аварч түүн рүү инээмсэглэв. Багт нинжа шиг тусгай даалгавар биелүүлэх чадвартай хүн хэрэгтэй гэж ярилцсан. Хар видеовыг сонгосон байна. Тулааны талбарт Наташа уран хөдөлгөөнөөр мангасуудын дундуур сүлжиж тесрэх бөмбөг ашиглан тэднийг устгав. Тони Старк багт Волверин болон Торыг нэгтгсэн мэт нэгэн хүн хэрэгтэй гэж хэлэхдээ зэрэгцэн Исландад галтуул дэлбэрсэн тухай мэдээ ирнэ. Тони тэр мэдээг түр хойшлуулж өөрийн ярьж буй Волверин болон Торыг нэгтгсэн шиг гишүүнийг олохоор анхаарлаа хандуулж байв. Тони Карл хоёр барилгын талбай дээр энгийн ажил хийж буй дайны бурхан Айрис дээр очив. Айрис энгийн амьдралаар амьдарч байсан ч төмөр хүн түүнд хуулийн дагуу бүртгүүлэх шаардлагатайг сануулж багтаа элсхийг санал болгоно. Айрис өөрийн хүүг энгийн хүн шиг өсгөх гэсэн оролдлогыг нь буснуулсан дуурлаж гайхамшигт хатагтайтай маргалтна. Төмөр хүн түүнд бидэнтэй нэгт эсвэл бид чамайг баривчилж Олимп руу буцаана гэсэн хатуу болцлыг тулгав. Өнгөрсөнд болсон яриа үргэлжилж байна. Төмөр хүн Айрист хандан хэрвээ эсэргүүцвэл түүнийг хүчээр дарах чадалтайгаа сануулна. Гэхдээ эцэст нь түүнд цагийн $44 амласнаар Айрис өшөө авахч багт нэгдэв. Тулааны талбарт Айрис өөрийн сэлэм сүхээ ашиглан мангасуудыг хядаж жинхэнэ дайны бурхан шиг догшин тулалдаж байв. Зүгий түүний хажууд нисэж өөрийн цацрагаар буудан түүнд тусалж тэдний хамтрал гайхалтай байв. Одоо цагт төмөр хүн рүү шилдийн Мария хийл холбогдож дэлхийн өнцөг булан бүрт байгалийн гам шиг хар салхи цасан шуурга зэрэг болж байгааг мэдээлнэ. Энэ нь зүгээр нэг орон нутгийн халдлага биш. Дэлхийг хамарсан аюул болох нь илэрч байв. Тони энэ бүх гамшигын цаана Молмен байгааг таамаглаж байв. Гайхамшигт дөрвийн Рид Ричардс хариу өгөхгүй байгаа тул
Гайхамшигт хатагтай багийг удирдан газрын гүн рүү орч Молменийг зогсоохоор шийдэж харин төмөр хүн дэлхийн нөхцөл байдлыг хянахаар үлдэв. Гайхамшигт ир Молменийг дуудан нүх рүү зоригтой өсрөн орох боловч гинэт гарч ирсэн авраг ногоо мангасын гарт баригдав. Багийн бусад гишүүд цаг агаар улам муудаж мөндөр орж эхэлснийг хараад сандарч эхлэв. Гайхамшигт ир мангас цохиулан шидэгдэх үед Сентри түүнд туслахаар явах гэсэн боловч гайхамшигт хатагтай түүнийг байрандаа байхыг тушаана. Энэ үеэр нуранг дотроос Молмен орилж байх зуур төмөр хүний толгой гинэт аимшигтайгаар өвдөж эхэлнэ. Молмен гарч ирээд өөрийн газар доорх ертөнд сүрч хүүхдүүд нь буюу мангасууд нь өгсөн гэж уурлан өшөө авагчдыг буруутгана. Гайхамшигт хатагтай бид үүнийг эхлүүлээгүй. Бид дайраагүй гэж тайлбарлахыг оролдсон ч Молмен сонсхийг хүссэнгүй. Гинэт төмөр хүний хоёыг хайлж хэлбэрээ алдан түүнд тисхийн аргагүй өвдөлт мэдрүүлж тэрээр орилж эхэлнэ. Сентри Молменийг барьж авахч Молмен үүнийг өөрөө хийгээгүй гэдгээ хэлж Тонигийн хоёг дээр ачаалж байна гэсэн бичиг гарч систем нь бүрэн хяналтаас гарна. Төмөр хүнээс хурц гэрэл цацарч дэлбэрэлт болоход гайхамшигт хатагтай болон бусад гишүүд цочирдно. Утаа арилах үед Тони Старк алга болж оронд нь нэгэн эмэгтэй хүний дүрс үнс нурман дунд зогсож байгаа нь харагдана. Тэрхүү эмэгтэй нь зүгийтэй төстэй харагдах боловч энэ нь үнэндээ Ультрон байв. Ультрон програм амжилттай ачааллаа гэсэн бичиг гарч төмөр хүний хоёгнаас Ультрон дахин мэндэлснээр энэхүү дугаар төгсөв.